Сайн уу мангонор минь үзэж буй өдрийн мэндийг хүргэе. Нэлээд хэдэн ч гэж бүр маш олон хүмүүс сэс хоёрыг яриад өгөөч гिचгсэн байсан. Тэгээд би copyright авахгүй тулд жоохон бичлэгээ халалж оруулж байгаа заяа. Тэгээд нөгөө талаараа одоо season 2-ыг ярих чинь. Season 2 ярина гэсэндээ доглоноос. За season 2-ийн эхний анги The New Panches. Манай эхний үзэгдэл Katie Killjoy, Tom Trench хоёрын мэдээллээр эхэлдэг байгаа. Тэгэд манай өнөө has been жочид буудал буюу устгалын өдрийн тухай ярьж идэг. Харин Katie Killjoy болохоор тэд одоохондоо ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй болохоор шоу авалтын тухай санаарах чинь үү эсвэл үнэхээр устгалын өдөр бүр зогссон уу гэдгийг ер нь ярьж идэг. Харин тэгээ үзэгдэл солигдсон чинь манай нөгөө нэг тоогддгүй байсан has been жочид буудал чинь хамгийн эрэлттэй газар болчихсон байдаг шүү. Харин манай Аластер чи нөгөө эвдэрсэн таяга язалж гал ер нь битүүхэнд ууртай л байна. Бас манай Ваги чинь өөдөнд ресепшн хийж байгаа. Гэтэ одоохондоо Ваги гэж дуудах болох уу? Яг тэгвэл тэр нэрээ солих гээд одоохондоо таалагдсан нэр байхгүй байгаа. Гэтэ Вагигаар дуудчих та тий. Нэрээ солилно. Манай Ваги чинь Аластрыг энд байгааг чи мэдчихээн. Гарч ирээд туслаач гэсэн чинь чиний л асуудал юм шиг байна штэ. Важин гэж дуудд юм да. Важин гэдэг нь болохоор нөгөө талаараа Викторийн нөгөө нэг дотлын юу гэдэг тийм тэр ахгүй юу? Дон удалгүй юу баахан сурвалжлагч нараа мэдээлэл авах гээд хурж ирдэг. Мэдээж л нөгөө яаж сахиусан тэнгэрүүдээ алсан тухай л мэдээлэл авах гэж байгаа ш. Тэр заадлын Аластер Люцифер хоёр бас хөөрхөн байгаа зү. Манай хаск бас баахан ажил дарагдаад гэтээ энэ дундаас Angel Dust-ийн нэг дуртай уух юмыг нь мэдсэн Hard Daddy гэдэг бас сонин нэртэй коктейл байгаа шүү. Харин Husky Fat Nugget буюу Angel-ийн тижээр амтны тухай нэг юм хэлсэн чинь нэ штэ. Angel бүр баг ээж нь юм ааш бүр амар өмөрдөг. Husk битгий тэгэж тэр жоохон тэгэж би ажиллаж юм. Вагерч Чарлиг асуухад нөгөө Пенчесийн өндөгнүүд өгдөн штэ. Тэрнтэй цугл байгаа юм шиг байлээ. Харин дээд давхард болохоор Чарли Пенчесийн үхэлд гашуудаад нөгөө нэг бяцхан өндөг чинь түүнтэй ингээд Пенчесийн талаар ярьж идэг. Хөөрхөн байгаа зү манай энэ чинь. Харин Ваги гараад ирсэн чинь манай нөгөө саяжангаа уйлжсэн үнчмээр гачин царайлаад яаж байгаа энэ өндөгний тэр аман ангаатг чи юу ч үдээ. Ваги харин нөгөө сурвалжлынхан ирсэн гэдгийг Чарлид хэлж байхдаа чи зүгээр өгөөд асууж зүгээр гэж бараг галзуу шиг аашлал гэж дээ. За яах вэ тэгэл сэтгэл нь өвдсөн юм да. Манай Vox болохоор Katie Killjoy гэж штэ. Бараг тэр жочид буудлын магтлаа гэд ер нь жоохон ууралж идэг. Манай Katie Killjoy бас хийн таахгүй Voxтэй flirt хийгээд. Харин нөгөө талд манай Cherry Penchesийн үхэлд ер нь нилээд гашуудаад ах шиг байлээ. Аргагүй л дээ. Өмнө тултааг байсан ч сүултээ тэр чинь яг үхэхээ өмнө үнсээ л өнгөрөө өцтэй. Яа. Амар романтик үхэл байгаа шүү. Үхэл дээр хүртэл романтиклаа тий. Түүндээ дахиж уулзах боломж байвал гээд гэхдээ түүнийг дараа нь алахын тулд л хэлдээ. Яг нөө бантчихгүй юу? Манай Чарли болохоор сурвалжлагчлын за байж гараа. Манай Чарли болохоор сурвалжлагчдынхнаас зугтж байгаад Baxter-гээ шин дүртэй танилцдаг. Өнөөх Baxter чинь болохоор scientist юм билээ. Энэ жочиж буудалд хэрэгтэй бас толгой байгаа шүү. Манай Penches чи харин зохион бүтээгч байсан штэ. Тэгээд манай Charlie чи харин Baxter-ыг харин баг Penches гэж харах нэг алхам болдог. Baxter болохоор Penches-ийг таньдаг юм шиг байлээ. Гэхдээ Penches-тай бас ер нь харьцуулагдах үнэхээр дургүй байлээ. Манай Charlie чинь Baxter-ыг чирж яваад нөгөө хэдтэй танилцуулахдаа Penches үгүй Baxter эдэргээд ястаа тэнэгтэж өгнө. За ингээд season 2-ийн хамгийн ихний дуу. Яа, миний хамгийн дуртай дуу шүү бас. Has been guaranteed trust us. The hotel. That's great. If you parked your car, we'll validate. Nice. Full of drunks. Full of cunts. Full of sticky floors covered in junk. Ah, there's a bar. What the shit? We can live in harmony. Yeah. Tension got you snoring? That scene was fucking boring. Come on down to the tower where we have talent flower. Ooh, all of us gonna want you. There's no such thing as being totally overexposed. Come on in. Come on down to the tower and see how great your afterlife could be. It's me, just me. Trust us. No, I meant to say us. Uh-huh. Yeah, okay.
Манай сурвалжлагч нар болохоор гэгэрүүлэх талаар юм сурвалжлага хийх гэж ирээгүй. Зүгээр л нөгөө нэг сахиус нэнгрүүдээ алсан тухай л сурвалжлага хийх гэж ирсэн байдаг. Чарли болохоор энд зүгээр л нүгэлтнүүдээ гэгэрүүлэх гэж авчирдаг гээл зүгээр яг тайлбархаа үнэхээр бандчихийдэг. Нөгөө талд манай Нефти чинь бүр фэн клуб бидэртэй олж малжсан. Нөгөөх нь Нефти намайг хутгалаач гэж мэгдсэн бүр амараа. Нөгөө талд хаск Аластер чи тэдэнд туслах ёсгүй мó гэж идэг. Тэг ёстой гэж юу? Үгүй. Хэцүү байх ёстой гэж юу? Мэдээж. Люцифер харин хурж ирээ Чарлиг Awkward нөхцөл байдлаас аваад гарчихдаг. Нөгөө талд болохоор манай Vox мангар хөөрхөн хөрдөм царай гаргачаал нэг юм эрхлүүлээд идэг. Харин эрхлүүлж байгаа юм ийм амар том Shark Queen гэж хэн мэдхэвдээ. Манай Vox болохоор одоо энэ хоёртойгоо public image-ийн талаар ярилцъя гэсэн. Жишээлбэл Velvet Camilla Carmine-тэй үг зөрлөдөх ёсгүй. Нөгөөх нь Valentino бусдын нүдэн дээр Angela-ыг зодож болохгүй гэх мэт. Vox тэдний дурсагдах нэр бол Perfection. Харин тэр бусдын өмнө штэ сул дараа харагдах ёсгүй гэдэг. Бас Vox-ийн төлөвлөгөө нь болохоор Charlie-гийн багахан зэрэг методыг ашиглаад өөртөө Деважинд бурхан суух санаатай байгаа юм билэ. Ингээд харвал манай Valentino ер нь их гоё зурдаг байгаа шүү. Нөгөө талд Чарли болохоор надад яг юу болчиход байгааг ойлгохгүй байна гэсэн чинь Lucifer чиний хуучин чичир бодол бол найз жайлид өгчихсэн. Тийм болохоор чи одоо арай өөрчлөгдөж болохгүй мó гэсэн чи манай Чарли болохоор бусд нь ер нь буруу ойлголт авчвал яах юм? Энэ жочид бодолж уул нь хүмүүсийг гэгэрүүлэх ёстой штэ гэж нэг тиймэрхүү яриа болдог. Тэгсэн нөгөө яриа Лилит рүү ордог. Чарли болохоор авата ээжийг санаж гинөө гэсэн чинь үнэхээр их сандаг. Одоо бараг 8 жил болчихсон уу гэдэг. Лилит зүгээр мань хоёрыг 8 жил гостолснаас. Чарли дахиад Лилиттэй холбогдох гээд мэдээж Лилит уцаа авахгүй. Тэгээ болсон бүх юмаа яриад дууд шатн дээр нь илгээчихдэг. Нөгөө тал нөгөө хэд маань Вагийн шин нэрийг зохиох гэж ёстой тархиа гашлгаж ийдгөө. Тэгсэн гин Чарли гарч ирээд надад хэлэх зүйл байна. Би тэнд сахиус нэнгрүүдийг алахгүй. Хэрэг үнэхээр сахиус нэнгэрийг алъя гэсэн бодолтой хүмүүс байвал одоо манай чичи будлаас явж болно гэж хэлдэг. Гэхдээ үнэхээр гэгэрэл төрж сайн хүн болж өөрсдөө өөрчилж чадна гэснүүд нь үлдэж болно гэсэн чи ер нь бүгд яваад өгдөг. Гэхдээ Baxter л үлдсэн байдаг. Нөгөө талд манай Vox чи нөгөө хоёртой Devajинд хүрэх талаа л яриад идэг. Тэгтээ өмнө тэр өөрөө culted байсан мэсээр гэж тэгж ярьдаг. Одоо бидний хоёр дахь дуу Once we get up there. It's what it could be with new management in charge. Once we get up there, 100 billion souls await our every command. Think of all your dreams that could come true. Even the wet ones. Yeah, those two. Imagine what it could enable. For my label. Yes, everyone who doubted me, your doubting days are done. Once we get up there, the shining kingdom of God. No, rule the sky from up on high. Once I get up there. They're fucked! Манай Чарли Ваги хоёр чинь Penches болон Вагигийн шин нэрийн тухай ярьж идэг. Нөгөө талд Vox-с даалгавар авсан Katie Killjoy чинь Has-been чичир бодлын тухай bad rumors тарааж идэг. Угаасаа мэдээлэлээр дамжуулаад харин Vox Valentino Velvet 3-ын V-гийн цамхаг нь бараг Has-been чичир бодлоос дээргээ яриад байгаа юм шүү. Харин Чарли тэр мэдээллийг нь сонсчоод жоох айн гутсан суужсэн гинт Эмили гарч ирээд Penches Devajинд байгаа тэгээд бла 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 гэж яриад манай Чарли бүр хүнд трауматай болгоод үлдээчихдэг. Ингэж 2 дугаар бүлгийн 1 дээр анги дууслаа. За дараагийн ангиар уулзцгаая. Таалагдсан бол лайк, subscribe дараарай. Яг удахгүй 200 subscribe хүрлээ. Би ягаад ийм жоохон ч гэсэн ер нь бол амар догдолж байна. Нөгөө нэг жаахан догдолж байна. За лайк, subscribe дараарай. Тэгээд баярлалаа мангондар минь.